Аимшигтай аваад яв зүйлгүй. Энэхүү яриаг яах хэсгээ мэдэхгүй байна л да. Гэхдээ өөр тохиолдсон юм ярьж байгаа. Манайх 16 давхрын 4 давхарт майдал. Нэг орой ах минь байшингийн нээвэр дээр найзуудтайгаа архивж байна л да. Намайг доороос тань хүндээ төхүүлээд ирээ. Тань хүндээгээ авчихад орц руу ороход манай орц хийж явах гэрэлгүй лифт ажиллахгүй харахгүй орцсон би ч 9 настай яваад айгаад нүдэ анаа шатаад өгсөөр гүүгээд байлаа. Ирээд нүдэ амигээд хатал ард хүн зогсож байгаа шиг мэдрэмжлээд дахин гүүгээд арай чүгж өнсрөө давхарт гашээ тийшээ хартал ахмад байдгүй. Айсхэн даргалуулна гэж тэр цаагаар нэг юм яваад байгаа шиг санагдаа. Гинт уцтуураад гагийн дэгэртэй ороод хоёулаа дэлгүүрөөс тань хүндээ авъя. Би чүр айгаад тэгээд айгаад нэг доош өгөж үлээлээ. Би чүр харахад сожоод бошигдвол байрны гэрэл ас чамтраад лифтний хаалга онгооч хаагаад гацаж төвтрээд ашгүй лифт онгооч тэгээд яваад ортол лифтний дотроо гацчихдаг юм шүү. Тэгэд би ч мөр ах руугаа салахад ахаа дүүгээ авраарай уцэл дуусаал утсунтарчдаг юм да. Би ч хүрээ ахаа мэдэхгүй байлаа. Гаднаас лифтний хаалга балбаад болдог. Ашгүй ах минь ирлээ гэж өдөө лифтийн онгоолгохтол хүмш толгоогоо гартаа барьчихсан. Цахаан өргөтөө би цаан өргөн зогсож энэ явдлаа хойш 3 сарын дараа би гэртээ ирлээ л дээ. Байрны гадаа орсон гадаа нэг ах чаагарсан ах. Айдотти ясамэ ахаа яваад очтолаа. 4 давхрын 47 доод хуучин гадаа дуудаад байна гэж дамжуулаад. За гэж би шүр 4 давхраа зараад 47 доодыг зовлон өгсөл хөшөө 80 градус юм байна. Ай гадаа таны хүүчин дуудаад байна гэж дамжуулаад өгөөч. Йоо миний хүү 30 жилийн өмнөөс очсон гэж авдаг юм да.